Бүгдээрээ наана өгцгөх юм уу тэгээд. Арай ширүүн үү? Тэг юу гэх. Өвчин импортлоо. Гингүүтээ жоо ууралчих уу. За. Энэ юу? Үгүй бат гэсэн. Хэдэн сайд дарга нар маа зүгээр байгаа. Улаанбаал тавчтай нэвтрүүлгийн 59 дахь дугаар хэлж байна. Ядарсан зүдэрсэн хүмүүс хүний нутагт төгжигдсөн мөнгө төгрөг байхгүй, орох орон байхгүй. Нэг ч монгол хүний амь нас битгий эрсдээсэ гэдэг үүднээс бид ажиллах хэрэгтэй. Өнөөдөр энэ цар тахлын бодит аюулыг дотоодоос биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаа үнэхээр Импортлсон проблем. Утгын хувьд монгол үг болтлоо хоногшиж байгаа хоёр гадаад үг. Орос үг ашиглаж монголоор ярьж болоод байгаагийн шалтгаан бол бид энэ хоёр үгийг маш их ашигладаг. Монголчууд өөрсдөө хэрэглэдэг зүйлсийн 70%-ийг гаднаас импортлж авдаг. Өөрсдөө бүтээдэггүй хэрэглэдэг орн учраас иргэн бүрийн амьдрал дэлхийн бусад орны амжиргаанаас шууд хамааралтай тул проблемээр дүүрэн. Ингэж тус тусдаа утга илэрхийлж хэрэглэгддэг хоёр үг одоо хоршиж эхэллээ. 2016 онд ардчилсан намын дарга байхдаа намдаа ялагдал импортлоод өөрийгөө ерөнхийлөгчийн тамгын газар руу экспортлсон Зандаг үгийн инх болдыг 1 сарын өмнө ардчилсан намын дарга Эрдэнэ буцаагаад намдаа импортлохдоо ахлах зөвлөгөө болгосон. Харин инх болд дарга импортлогдсон цагаас хойш намдаа проблем импортлж эхэллээ. Бүтэн жилийн өмнө улсын их хурл 73 дугаар тогтоол гаргаж 5 толгойг ерөнхийд нь ховчлохоор шийдэж байх үед тэр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан. Шийдвэр гаргаж байхад хэлээгүй үгээ одоо чанга хэлж байна. Альва хүн өөрийнх нь хүсэл зорилго эрх ашиг хөндөгцөн үед л хөдөлдөг. Ахлах зөвлөх инх болдгийнх хүний энэ алхам улс төрийн хүү, амин хувийн хүү гэдэг нь чухал асуудал огт биш. Гол нь манай төр ашигтай ажиллах уу, төрийн зүтгэлтнүүд нь зүдэдийг хിവэрэ байх уу гэдэг л асуудал. Их хурл бол бүх ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа. Их хурл нь 5 толгойг улс төрийн хэрүүлээс холдуулж жинхэнэ өмч болгож ашиглая гэж шийдсэн. Их хурлд сонгогдож олон итгэлийг аваагүй нэг хүн харин төрд байлга сайд нь бүх бие барахгүй чи мэдэхгүй гэх мэт эдлэг мэдээллийн шинж чанар агуулаагүй үг шийдээд зогсож байна. Нэг гिचхээр 1 жилийн орлого болчиход байгаа. 5.2 гэхээр 5 жилийн орлогоор зарж болно. Тэрүүгээр хүн хэрэгтэй мийж болно. IPO гэдэг бол өмч хөвчл биш. Би зүгээр биржлэр гарах гэсэн гэж энэ сумын озор яриад байгаа. Сумын озор бол энэ бүх барилттай сайн байж болно. Би бол бүх барилттай сумын озор дийлэхгүй шүү дээ. Гэхдээ миний үгэнд орох хэрэгтэй. Яагаад гэвэл би энэ 2 жил номын үтсэн хүн байгаа юм. Америкийн нэгдсэн улсад энэ Денверг сургууль бизнес удирдлагын магистр гэдэг юм хэлээ шүү дээ. Энэ Америкууд ямар хэмжээнд одоо бизнесийн удирдагчтай бэлддэг яг тэрүүгээр сургалтанд нь суусан. Тэгэхээр IPO дээр сумын озрууд надтай маргалтахаа болох хэрэгтэй. Энэ зүгээр л өмч хөвчлөл. Энэ сэдвээр хэрүүл хийж нэгээ шүүхэд өгöd байгаа үйл явцад хэрсэн үзэгч та бидгийн анхаараарай. Хамгийн гол асуудал бол Монгол улс байгалийнхаа баялагийг байгальтай хоргуугаар олборлоод ашигтай наймаа хийж зархал ёстой. Энэ наймааг төр хийн гэдэг нь юунд хүр гэдгийг бид олон жил харлаа. Төрийн өмч бол тухайсан эзэнгүй нийтийн өмч. Нийтийн юм хариуцах эзэнгүй хараа хяналтгүй байдгийг бид нийтээр хэрэгэлдэг юугаарч жишээ аваад харцгаж болно. Нийтийн юмд хайр гамгүй ханддаг. Тэр нийтийн юм нь баялаг байвал хайр гамгүй цөлмдөг. Бид нэр хандаж хэлгүүг нь тэгтээ их гой сонсогддог. Тэр нь Монголын баялагийг 30 гэр бүлд өгөхгүй. Монголын ард түмэн эзэмшин. Тэр өөрөө хариуцна гэдэг үг. Монголын ард түмэн үнэхээр байгалийн баялагынхаа эзэн байсан юм бол өнөөдөр хүртэл хэрүүл тасраагүй төрийн эзэмшлийн тэр их баялагын ашиг хайцсан байна. Дарга нарт л очсон. Харин хувийн юм бол хувийн юм. Хүн өөрийнхөө юмд хайртай байдаг. Өргөлж өсгөж аривжуулахыг эрмэлздэг. Тийм болохоор ухаалаг төртөө улсууд баялагийг өмчлүүлж ашигаас нь шударгаар хөтдөг юм. Учир нь тэгэх үед санхүүгийн асуудал ил тод хуулийн дагуу шударга явж эхэлдэг. Хувийн хөвшил төр хоорондын харилцаа хуулийн дагуу явдаг. Ашигтай ажилдаг. Харин төрд байх үед төмний биш төрийн томчуудын л мэдлэлт байдаг юм. Ашиггүй ажиллаад алдагдтүүлээгээд хэрүүл тэмцэл төлбөртөө захиалгатай нэвтрүүлгүүд тасархаа байж байгаа. Одоо бид ч антхаа байж тээ.
Дарга нар уурхай баялаг яриад л босоод ирвэл тэрийг хөвчилж, санхүүг нь ил тодуулгаж, жинхэнэ ашиг хүртэх цаг нь болжээ гэж бид шууд ойлгодог байсан. Уул уурхайг төрөөс холдуулаагүй цагт баялаг тойрсон дарга нарын задон түүнээс нь үүдсэн төр эдийн засгийн хямрал тасрахгүй бай. Төрийн хямралын үндсэн шалтгаан бол төрийн мэдэлд үргэлж байдаг хэрүүл дагуулсан тэр их мөнгө. Төрийн мэдлийн баялаг их мөнгө багассан цагт л төрд жинхэнэ төрийн зэтгэлтнүүд очиж төрийн ордонд хор биш бодлого боловсруулдаг байна. Инхволд гэдэг хүн юу бодож ярих нь тэр хүний эрх. Гэвч түүний хэлсэн үг, хийсэн үйлдэлийнх нь үр дүн, хариуцсан албанд нь шууд экспортлогддог гэдгийг амь орж сүр нэмсэн ерөнхийлөгчийн тамирын газрын дарга гэдэг албаны нэр хүн дээр нь бид харж байна. Харин одоо тэр ардчилсан намын даргын ахлах зөвлөх. Тиймээс одоо түүний үг, үйлдэлийн гор бүхэн ардчилсан нам руу импортлогдно. Ардчилсан намын дарга Эрдэнэ ахлах зөвлөхөө импортлж авсныхаа дараа маш хариуцлагагүй үг экспортллоо. Монгол улсын ерөнхий сайд өрсөлдөгч намынхын дарга байж болно. Гэхдээ өрсөлдөх гэж байгаа нэгэд өрсөлдөгчөө шүүмжлэгж байгаа нэгэд Монголынхоо үнэт зүйлийг өшөглөж огт болохгүй. Өнөөдөр энэ цар тахлын бодит аюулыг дотоодоос биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаа үнэхээр арслан бол одоо энэ байрс өрн дээр санал нэгдэхгүй байна. Олонхын төлөө цөөнхийг нь золино гэдэг бол төрийн үүргийг багасгасан харгас анархизмын нэг хэлбэр. Төр байхын үндсэн зорилго бол иргэн бүрийнхээ эрүүл аюулгүй аз жаргалтай амьдралын баталгааг хангах. Түүнээс олонхийг нь сайн сайхны төлөө гэсэн ойлголт огт байхгүй. Эрдэнэ даргад ардчилсан үндсэн хуулийнх нь нэг заалтыг зүгээр сануулъя. Юу гэж ойлгохоо танаа ахлах зөвлөх та хоёр өөрсдөө мэднэ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Монгол улсын иргэн бүр амьд явах эрхтэй. Монгол улсын эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмтэрэг үйлдэсний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бүснүүлэхийг хатга хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл бусад тохиолдолд иргэн бүрийнхээ амь насыг хамгаална гэсэн үг мөн биз? Хэрв улс төрийн зорилгоор зориуд ийм үг хэлээгүй бол төрийн эрхийг дангаараа болон хамтран барьж байсан улс төрийн томоохон хүчний дарга ардчилсан орны төрийн дэшээ сайд байсан хүн гэхэд хариуцлагагүй хэлсэнтэй ард нийтээс уучлалт гуйх ёстой. Эсвэл Эрдэнэ дарга ахлах зөвлөгтэйгөө нийлж ардчилсан намыг улс төрийн рингэн дээрээс нэг мөр экспортлохоор шийджээ гэж ойлгогдохоор байна. Ардчилсан нам өөрөө олон намын нэгдлээс бий болсон. Тиймдээ ч дотроо олон бүлэг фракцтай. Яг ч нэгдмэл нам бас биш. Одоогоор хашир туршлагатай томоохон фракцуудын гол төлөөлөгчдийг намаасаа экспортлоод гаргачихсан, өнөө хэдэн цаг хугацааны хайчинд орчихсон твдэж яваа. Нэгэнт бужигнчихсан хүндүүртэй яваа намын өвдөлтийг нэмж буулгаж авч угаад өөрийн болгох хүсэл хэн нэгний тийм даалгавраар энэ бүгд өрнөж байх өндөр магадлалтай. Хэрсэн үзэгч та бид альва үйл явдлыг үргэлж яагаад гэдэг өнцгөөс хардаг болох ёстой. Улс төрд гинтийн зүйл гэж бараг үгүй. Маш нарийн төлөвлөгөөгөөр явдаг. Хоёр нам түүний толгойд байгаа хүмүүсийн эрх мэдэл төрийг илүү урт хугацаанд эзэгнэх хүсэл төлөвлөгөө ажиллагаа дунд нь бид оюун санаа амьдралаа алдахгүй тулд дотроо бодолтой доороос хууртай байх ёстой. Сонгуулиас өмнө ардчилсан намд ямар нэг том хөдөлгөөн өрнүүл энэ нь гинтийн зүйл биш шүү. Гинтийн эсвэл гинтийн биш ч бай. Ардчилсан эсвэл ардын намч бай. Туршлагатай улс төрийн хүчин бужигнах нь Монголд л хортой. Монголд ямар нэгэн хортой байх нь баатарын дүртэй ухаан муутай дарга нарт л хэрэгтэй. Хэрсэн ухаандаа та сайн бодоорой. Сонгуулиултад юунд ч битгий шууд итгээрэй. Өрлөгөн төсвөө эргэж харахгүй муу хорлож байгаа сангийн сайд бизнес эрхлэгчтэй алагчилсан төрийн хайр халамжгээд сонгуульд өгч гисэн энэ цагт эрүүл ажил нэгж алга. Сонгуулиас өөр юм харахаа болсон дарга нарын үг үйлдэлд хэдүүлээ одоо автахгүй шүү. Энэ CD
Ус орох газар байхгүй, хийх газар байхгүй. Ажиллуулж чадахгүй. Эрхлэн өнөтер гэдээ болцгаая.